Сайн байцгаана уу? Залаар зургийн дугуулангийн багш Хөслөн байна. Өнөөдөр 12-аас 15 насны хүүхдүүдийн 4-р хичээл эхэллээ. Өнөөдрийн хичээлдэр өөрийн хөргийг өнгөтөр зурж сурах ба хөрөг зургийн зохиомж ярьсны үгний талаар суралцах болно. Өнөөдрийн хичээл ашиглахаар багш нь өөрийн зурсан 2 зургийг авчирсан байгаа. Эхний зураг нь болохоор Рембрандт зураачийн өөрийн хөрөг зургийнхаа хэсгийг детальчилж хуусан байгаа. Энэ зургийг хуусан шалтгаан нь болохоор Рембрандт зураачийн гэрэл сүдрийн тэр тоглолт, ямбай ажиллагаа мөн өмнөний тэр арсны үгийг хэрхэн гаргаснаас нь би суралцахын тулд хуулсан байгаа. За энэ болохоор миний өөрийн найзын хөргийг зурсан зураг байгаа. Энэ зураг болохоор хүний арсны үгийг болтой гаргахаас илүү гэрэл сүдрийн тоглолт, мөн зохиомжийн шийдэлд анхаарсан зураг байгаа. Энэхүү хоёр жишээгээрээ багш нь зохиомжийн олон шийдэл ба арсны үгийг олон янзаар зурж болдгийг үзүүлэх гэсэн байгаа. Тэгээд одоо өөрсдийнхөө хөргийг зурж эхэлнэ. Багш нь болохоор бас мөн тойл тавьсан тэгээ өөрийгөө зурна. Яг тэр хоорондоо болохоор зохиомжийн шийдлийг хэрхэн авах болон арсны үг нэрлэлтхай тэрч өнөө. За зураг хийцгээе. Өнөөдөр харж байгаа анх багш нь мольберт ба планшет тавьчирсан байгаа. Одоо бүгдээрээ эхний 3 хичээл дээр ерөнхийдөө цаасаа хэрхэн наах, зураг хэрхэн зурх тухай сурсан бол одоо бас илүү мэргэжлийн хандах болон зурганда. Артгийн энийг бол мольберт гэж нэрлэдэг байгаа шүү. Зургийн тавиур. Энэ болохоор планшет гэж хэлсэнтэй түрүү. Ингэж зурснараа илүү ингээд холоос харах нөхцөлийг бүрддэг. Ширээн дээр суухаар болохоор заавал ингээд босоод зогсохоос л өөр аргагүй байдаг бол ингээд зураг ингэж тавьснараа бүр холоос харах, мөн босоод зогсоод харах, өөрөө ч гэсэн ингээд сандалтайгаа холдож харах гэм нөхцөлд үүсдэг байгаа. За одоо өөрийнхөө хөргийг зохиомжилж авах болно. Ер нь харж байгаачлан хөрөг зургийг хөвчлэн босон формат дээр авдаг байгаа. Тэгээд тэрийг уламжлаад агаар босон формат сонгосон байгаа. Дөрийн цаас зохиомж авахын тулд эхлээд хэрэггүй цаасан дээр ингээд цаасныхаа форматыг эхлээд дүрслэх хэрэгтэй. Дараа нь хүнээ байрлуулахдаа ерөнхийдөө яг энэ мөрнөөс дэшгээ хөрөг байх уу? Эсвэл гартаа нь оруулаад цээж хөрөг байх уу? Энийг шийдээд одоохондоо бид нар болохоор дөнгөж анхны хөргөө зурх гэж байгаа болохоор гар зурхад хэцүү учраас зөвхөн толгой мөрнөөс дэшгээ зурх болно. Гэхдээ бас ингээ өөдөөс харж байгаа шиг цээж зурх шиг зурх юм бол зураг маань маш өдөртэй болно. Тийм учраас нүрээ яг урдаас нь гэхээс илүү бага зэрэг хажуу жишээ нь болгож зурх юм бол зурхад илүү хялбар байдаг. Яг тэр уламжлалыг дагаа. За хэд хэдэн зохиомж авалт үүснэ. Хөдөлгөөнөөрөө эхлээд форматаа бэлтчих. За эхлээд жижигхэн скиз хувилбараа зурхтаа дэндүүд ам хамраа дүрслэхгүй эхлээд толгойн хөдөлгөөнөө дүрслэнэ. За хүзүүтэйгээ цаасандаа хэрхэн байрлахыг харж үзэх байгаа. За эхний хувилбар. Үдий шаарч байгаа ч үү. За одоо тэгээ талиндаа өөр маш олон хувилбар харах хэрэгтэй. За мөрний хөдөлгөөнийг анхаарах хэрэгтэй. Анхнаасаа зохиомжоо гаргахдаа мөрний хөдөлгөөн, толгойн хөдөлгөөнөө шийдчих юм бол дараа нь том формат дээр бол эргэлзэх зүйлгүйгээр зурна. За 3 дахь хувилбараа харъя. Ерөнхийдөө хөрөг зургийн зохиомжийг авахад олон зураг харсан байвал өөртөө илүү санаа орж ирэхэд амархан байдаг. Хөрөг зургийн олон бүтээлүүдийг олж харж судлахыг хичээгээрэй. За эсвэл бүр заавал толгоогоо ингэж доошоо гэхгүйгээр бүр толгоогоо дээш нь тулгаж авч болно зохиомжондоо. Хүзүүгээ урт толгойд бага зэрэг хэтрүүлэг ашиглаж бас болно. Өөрийн өнөөдөр өмсөж байгаа хувцас эсвэл зургандаа ашиглах хувцсныхаа хээгч мөн зохиомжондоо оруулж болох учраас дахиад нэг хувилбар зурчих шээ. За ингээд хэд хэдэн хувилбар зурсны эцэст өөрт хамгийн нүдэнд дэвтэйхэн харагдаж байгаа мөн уйтгартай харагдахгүй байгаа хувилбараа сонгон томруулах хэрэгтэй. За багш нь харж агаад
өөрийнхөө хамгийн сүүлийн хувилбарыг сонгож томруулахар шийдлээ. За энийгээ томруулахдаа нэгт форматны маань харьцаа нь яг жижиг хувилбар дээр зөв гарсан хэсгээ дахин ягтлаарай. Бид өмнөх хичээлүүд дээр жижигхэн зурсан хувилбараа хэрхэн томруулах талаар мөн хүний хөрөг царайны харьцааг хэрхэн гаргах талаар заасан учраас та бүхэн хичээлээс сэргээн үзцгээгээрэй. За багш нь тэгээд шууд зураад явчихъя. Өнөөдөр болохоор хөрөг зургийн зохиомж болон арсны өнгөн дээр түлхүү ярилцах болно. Зохиомжид бидний масны гаргадаг алдаа болохоор одоо хөрөг зураг гэхэд энэ зурган дээр л гэж жишээ авахад одоо эндээс энэ хүртэлх зай. Эндээс энэ хүртэлх зай. Энэ зайнууд маань ерөөхдөө хооронд давтагдахгүй байх хэрэгтэй. Давтагдаад ирэхээр л нэлээд уйтгартай хуучаасыг болж харагддаг учраас хэрвээ ямар нэгэн байдлаар санамсруугаар давтсан байвал тэрийг зураг томруулж зурхтаа засаад явах хэрэгтэй байгаа шүү. Энэ бол мэдээж бидний эцсийн хувилбар бол биш. Бид байнгын шинээр зохиомжилж, шинээр засварлаж явах хэрэгтэй. За бид зургийнхаа скицийн дагуу хөдөлгөөнөө аваад эхний хэмжээнд скицээ гаргахдаа хувилбараа томруулахдаа нэг детальчл зураад болд юм ээ. Ерөнхий хөдөлгөөнөө талбайдаа зөв байрлаж гин үгүй эсхийг нь анзаарах хэрэгтэй. За энэ хоёр зай маань за бараг л ижилдэх гэж байна. Тийм учраас энэ зайг нь өшөө шахуулаад багасгая. За мөн толгойнхаа хөдөлгөөнийг анхааран нүүд хамар амныхаа шумыг авах болно. Багшийн зурган дээр болохоор бага зэрэг дээшээгээ үлээсэн байгаа учраас имиж авлаа. Яг энийгээ дагаа. Толгойгоо зурхтаа үс хэдий чухал ч гэсэн эхлээд толгойнхоо нүүр царайныхаа хөдөлгөөнийг зурх хэрэгтэй. Толгойн хөдөлгөөнийг тэн дээр нэмээд үсээ зурх учраас үснийхаа хөдөлгөөнд битгий хуртаарай. Яа, толгой маань нарагшаага өндөг хэлбэртэй. Ерөнхий толгойн тэнхлэг маань өмнөх хичээлүүд дээр заагдсан ерөнхий нүүрний бүтэц харьцаа тэрийг санаарай. За ингээд харангуут хүзүү маань бүдүүцсэн байна. Шууд нарийсгаад эхлээд бид өөртөө төстэй гэхээс илүү эхлээд хүн дүртэй болох хэрэгтэй зураг. Ерөнхий нүүрний бүтэц харьцаа тэрэн дээр анхаарсны дараа бид өөрсдийн нүүрний онцлог, царай төрхний шинж, өрмөц төрхөө гаргах болно. Өрмөц шинжүүдээ. Багшийн зохиомжиндоо тааруулан өөрийнхөө хүзүүг нэлээд урт сунгаж авсан байгаа. Одоо үүн дээрээ өөрийнхөө төрхийг шингээхийн тулд бага деталь нэмж зурж эхлэе. Гэтэ эхлээд нүдээ зурчаад дараа нь хамраа зурна гэсэн юм бол байхгүй, бүгднгийн жигт зурх хэрэгтэй. За хамарнаас дээшээгээ шугамд нүд хаана байрлаж байна? Эндээс дээшээгээ хаана байрлаж байна? Тэр бүрийг анхааралтай ажиглан зурх хэрэгтэй. Ерөнхийдөө өмнө бас хичээл дээр заасан харандааны энэ уян хөдөлгөөн зурганд маань их хэрэгтэй байгаа шүү. Хэрвээ бас энэ хувилбаруудаа зурхаас өмнө хувилбарынхаа уучлаарай. Хувилбараа зурсныхаа дараа хөргөө томруулахдаа хөрөө зурагт гар маань эвлэхгүй байвал татал татах хэрэгтэй. Харандаагаар ингэж өөрийнхөө төрхийг хэд хэдэн янзаар зурж үзснийхаа дараагаар өнгөтөр зурх юм бол зураг маань илүү адилхан илүү сайн болж өгөх болно. За ерөнхий шинж төрхөө гаргасны дараагаар бид энэ зургандаа яг өөрийнхөө юуг тооцдох вэ гэдгээ илүү нэвчил зурх хэрэгтэй. Хүн зураглууч хараад эхлээд ингээд зургаа ингээд шууд
бүхлээрээ харагдах хэвээр юм уу? Эсвэл чиний харцчин энэ зурган дээр илүү тод байх уу? Чи яг нүрийнхээ аль хэсгийг онцлмоор байна? Чи өөрийнхөө хөргөөр яг өөрийнхөө ямар шинж төрхийг илэрхийлмээр байна? Тэрийгээ илүү наривчилж зурх хэрэгтэй. Ихэвчлэн хөрөг зургийн бүтээлүүд дээр хүний харцыг илүү чухалчилсан байдаг. Мөн багш нь энэ зурган дээрээ өөрийнхөө ингэж бараг зургийнхаа 3-1 дээр хуцаад үрсэн байгаа болохоор өөрийнхөө энэ плажны ихийг зохиомжийн бас нэгэн шийдэл болгож зурхаа шийдсэн. Тийм учраас тэрийгээ ч мөн бодож эхлэхээс өмнө төрслөх хэрэгтэй. Ихийг зураг зурж байгаа хүүхдүүдэд нүдний шил зурах маш хэцүү байдаг. Тэрийг өнөөдөр багшийн хичээл дээрээ зурж үзүүлэх болно. Ингээд хүүхдүүд хар зургаар нүдний шилийг дүрслэхдээ ингээд нүүрнээс ангид ийм биетүүд дөрвөлжин квадрат ч юм уу тэгш өнцөг дүрслээд идэг. Яг үүндээ энэ маань болохоор зүгээр л одоо ингэж ийм бөөрийнхээ дүрсэн дээр байрлсан ийм хатгай дүрсэл байгаа юм. Энийгээ санаад одоо яг энэ хамрын голд энэ байрлаж байгаа учраас энээс ишээгээ хоёр тишээ гэж бодоод яг энэ цэнхлэг дээр л тааруулаад дүрслэх хэрэгтэй. За энэ нүдний шил маань гол гэж үзээд энээс хоёр тишээ ингэж тэгшгэнтэй. Тэрийг ерөөсөн мартаж болохгүй. Бид нүдний шилний хэлбэрт их хууртан ингээд их талын бөөрийнхээ нөгөө тал нь ингээд тэгш үзэгтэй шил зурчаад идэг. Ерөнхийдөө нүдний шилийг бас бүхлээр нь зурх албагүй. Ерөнхийдөө ингэж энэ харьцааг нь ингээд зөв гаргаад гаргацсан тохиолдолд нэг цааш нь бүтэн дүрслээд авах шаардлагагүй байдаг. Шилнийхаа ерөнхий гэрэл сүүдэр хүний арьстай хэрхэн харьцаж байгааг л өнгөөр дүрслэв. За одоо зургаа ерөнхийдөө ингэж маш олон харандаага давхарлаж явсан учраас ерөнхийд нь маш зөөлөн балруулаараа арчаад өгөх хэрэгтэй. Тэгжээж дараагийн хар зургаа сайн гаргах гээд дөхөм талбай өсөх болно. Тэгэхгүй энэ олон зураас донд бид төөрөлдөн анхны хийсэн зохиомж маань олдохгүй төөрөлдөх болно. За бүгдийг арилгахгүйгээр ерөнхий гол шумаалтыгээд талтал ингээд арчих маягтай. За ерөнхий ингээд дүрс маань бол харагдаж байна. Энээр нь одоо бид яг өөрсдийнхөө нүүрний деталийг онцолж зурх болно. Энэ удаад болохоор харандаага маш зөөлөн тэгээд мөн яг эцсийн зөв гэж ботсон хувилбараараа зурна. Бас ингээд нөгөө цаасаа олон дахин балруулдаад ангууд дараа нь устдах чанар гоошоор зурхад гоошийнхаа шингээх чадвар нь муутчдаг учраас бид мөн ийхүү зурхтаа зарим уран сайхан нэвтрүүлгийг оруулж болно. Өөрсдийнхөө ингээд ерөнхий харьцаад юмнуудаа гаргацсан байгаа тохиолдолд бага зэрэг нүд томруулах, хамар өндөр болгох ч юм уу, шанаагаа өндөрсгөх эрх бидэнд бий. Яг үгээрээ л уран зураг, ер нь фото зургаас ялгаатай бид өөрийнхөө хүссэн зохиомжоор хүссэн дүрээ үүсгэх. Бид хар зургийг ингээд орой ч юм уу өглөө хүссэн үедээ гаргаж болох ч гэсэн өнгөтөр зурхтаа бол заавал өдрийн гэрэл зурх хэрэгтэй. Ингэхгүй бол оройн яг ахуй нөхцөлд гэрэл маань туяан заримдаа зинхэр заримдаа шар байдаг нь зургийн өнгөнд нөлөөлөн одоо ингээ оройн нь айгу гой зураад дуусчдаг маргааш өглөөнд босонгууд зураг маань шал өөр өнгөтэй болсон байх тохиолдлууд байдаг. Тийм учраас заавал нарны гэрэл зураарэ гэж хэлээ өнгөтөр өнгө тавих та. Харин хар зургийг бол ингээд гаргачих болно.
Гэхдээ ерөнхий гэрэл сүудрээ бас бид нар тэмдэглэх учраас бодолцож үзэх хэрэгтэй. За хувцсныхаа нуглааг зурж. Хувцаа бид нэр биенийхээ гадуур өмссөн байгаа учраас ерөнхий мөрнийхөө гадуур нь дүрсэлж байгаа шүү. Чихний одоо шилний маань чих бас чихний дээр ирж байгаа гэдгийг санаа. Тэгшин чиглүүлээд зурдаг хэрэгтэй. Өмсгөө бас үс болгоноор нь зурхгүй ерөнхий хөдөлгөөнийг гаргаад. Жишээ нь бид ингээд холоос талиа тавьчаад харж байхад бидний нүд бас тийм тод харагддаггүй. Тийм бол ерөнхийдөө нүдэд тэгтлэн тодтогоод зураад авах шаардлагагүй. Заавал ингээд хөрөг зураг маань ингээд энэ бол уран зураг, монгол зураг бол биш. Тийм учраас бид яг заавал бүх юмын детальчилж ингэж яг таг адилхан болгож зурах шаардлагагүй. Ерөнхийдөө нүдний шилний ард нүд маань ингэж ерөнхий л харагддаг учраас тэрийг ерөнхий дүрслэл орхино. Чи яг өөрөө ямар зураг зурмаар вэ? Ямар шууд детальтай зураг зурмаар вэ? Тэрийг шийдсэний дараагаар хар зураг түүндээ тохируулаад гаргасан дээрээ. Бид ингээд олон өнгөтэй гоош авахаар ингээд хамгийн ашиглагддаг өнгөнүүд маань түнлээд өсчдөг байгаа. Тийм болохоор гошин гэхээс шар өнгөө нэмж авсан байгаа. Ерөнхийдөө гоош эхлээд 12 өнгөтэйгөө танилцсны дараагаар ямар 12 өнгө сонгож авахаа мэдснийхаа дараагаар ингээд тус нь ингээд нийлийгээр өнгөөр нь авчих юм бол бидэнд илүү санхүүгийн хувьд ч хэмнэлттэй байдаг. За энэ бол бидний яг зөв дараалал байгаа. Шахалтын ерөнхийдөө бид нэр өмнөх хичээлүүд дээр гооштойгоо танилцсан байгаа ямар шүү будаг яаж зурдаг аргыг нь. Тийм болохоор өнөөдөртөө болохоор яг арсны өнгөний талаар ярилцах болно. Арсны өнгөнд хамгийн их ашиглагддаг өнгө болохоор шар, улаан, цагаан гурван манага. Голд нь бол улбан шар өнгө байдаг. Тэгээд тэрийг болохоор халиа гаргачихна. Тэгээд мөн арсныг зарим хэсгийн гэрэл нь болохоор гэрэл сүдэрт нь болохоор ногоон цэнхэр өнгө ашиглагддаг байгаа. Та бүхэн энэ өнгөө жоохон ахиухан шахаарай. За бид ингээд зураг бодож эхлэхдээ ерөнхийдөө арсны өнгө гэхээсээ илүү артлынхаа фон, тэгээд арсныхаа суур тон, доотлогоо хувцас эхлээд ерөнхийд нь бүхэлд нь таглах хэрэгтэй. Тэгэхгүйгээр ингээд яг цагаан цаасан дээр өнгөө тавихад дараа нь ингээд эцсийн байдал эхлээд ингээд зөв өнгө арсны өнгөө тавьчихдаг. Дараа нь хажуудлынхаа нөөс хувцас ингээд артлын фоныг нь зураад ирэнгүүт тэр өнгө мөн хитрхи бараан ч юм уу тий өөр болсон болж харагддаг. Өнгө маань хизэж дангаараа оршдоггүй. Өнгө ингэж байнга хажуудлынхаа өнгөтэйгөө харилцан нөлөөлөлд оршдог учраас бүгднийг зэрэг зураарай л гэж хэлье да. За артлынхаа фоныг болохоор багш нь ерөнхийдөө нэлээд бодтой хөрөг зурах учраас энэ арталт байгаа шар өнгөтэйгөө нэлээд нөлөөтэйгээр зурах болно. Фоны өнгө маань бас хитрхи хурцтай өнгө байх юм бол дараа нь бидний зураг руу харахад бид яг хөрөг зураг гэхээсээ илүү артлынхаа фонд илүү анхаарал төвлөрдөг учраас артлынхаа өнгийг нэлээд завсрын суудсан агаартай өнгө сонгож авах нь чухал. Тэр зурагтаа анх гаргасан хар зураг алдаж болохгүй. За гэхдээ хичнээн артлын орон зайч гэлээ нэг өнгөөр бодож болохгүй. Өмнөх зургууд дээр бас харсан байх. Яг нэг автохыг дүрслэхдээ олон өнгөөр баг зэргээр өнгөө өөрчлөөд явах юм бол зураг маань илүү амьтай хаарлаг болж өгдөг байгаа. Зургийн дагаар гэдэг юм их чухал. Гэт артлын хэрвээ энэ артлынхаа зургийг ингээд артлынхаа энэ орон зайг бид хавтган өнгөөр буцчих юм бол ингээд толгоотойгоо шууд ингээд ирээд наалтчдаг байгаа зурган дээр маань. Тэгэхгүйгээр ингээд нэлээд хойшлуулахын тулд иймэрхүү олон өнгөөр баг зэргийн уусалттай агаартай зурах хэрэгтэй. За одоо ингээд нүдэн өнөөлгөд харах юм бол артлын маань шар дэвсгэр маань яг шар гэхээсээ илүү аргачлах, хойшлох тусмаа илүү ногоондоо өнгөтэй болсон болж байгаа. Энийг ажиглан баг зэрэг өнгөө усгаад
хэрэгтэй. Бидний эхний таглалт маань бидний мэдрэмж илүү чухал учраас энэ яг шар өнгөтэй юм чинь шарынхаа илүү бараан улбар шардуу ч юм уу бор өнгөтэй болно гэж бодож болохгүй. Яг тухайн нөхцөлд агаарт өнгө маань хэрхэн задарч байна тэрийг мэдрэмжэндээ найдах хэрэгтэй. Гуаш маань ер нь бол жоохон хэцүү будаг. Ингээд өнгөд 50-гууд ингээд өмнөх өнгөнд гарч ирээд усны ихтэх юм бол урсчих гад идэг. Тийм учраас анханасаа л энийг зөв техниктэй зүгээр сураад эхэлчих юм бол өөр тосон будаг акрилик гэх мэт будгуудаар ажиллахад төхөн болтгоо. За бид ингээд өөрийнхөө хөрөг зурж байхад ер нь хүн зурж байхад нүдээ онилоход харах хэрэгтэй. Ингээд гэрэл сүдэр нь аль талаасаа гэрэлтэй байна. Аль талд нь ингээд нүрийн аль хэсэгт гэрэл хамгийн их ирж байна. Сүдэр нь хаагаараа заалгаж чинь гэдгээ ер нь сайн анхаарч явах хэрэгтэй. Гэтэ эхлээд юугаа тавихтаа нүрийн арсны суур өнгөө тавихтаа хитрхи цайвар юм уу хитрхи бараан тавихгүйгээр яг л дунд тооноо тавих хэрэгтэй. За баг зэрэг улаан. За энэ маань лимон шар өнгө байна. Шар өнгө маань бас олон төрлөөдгийг мэдж байгаа учраас ерөөхдөө лимон өнгө ашиглаж. Одоо ингээд гуаш маань ингэж олон хойлох тусмаа яг зөв өнгө нь гарч ирдэг учраас ингээд бирээрээ сайн хойлоод палитер дээрээ өнгөө сайн хойсныхоо дараагаар за харсан дээрээ тавих болно. Цаасан дээрээ тавиад яг чиний хүссэн өнгө мөн үү биш үү гэдгийг сайн ажиглах хэрэгтэй. За багшийн хувьд өшөө илүү улаанд улбар өнгө өсч ийсэн. За тийм учраас цагаан ба улаан өнгө баг зэрэг нэмээ. Яг нэг өнгөөр бутахаас илүү ингээд багшийнхаа бичлэлтийг сайн харж байгаа бах. За ерөнхийдөө өнгө маань нэлээд төгссөн байна. Тийм болохоор энэ маань яг эхний таглалт учраас ерөнхийд нь гэрэл сүдрэл ялгаа тавьчихна гэсэн үг. За багшийнхын хувьд энэ талаасаа гэрэлтэй байгаа учраас мөн хүний хөрөг зурхтаа энэ оохор гэдэг өнгө бас нэлээд чухал үүрэг оройлтой байдаг. Хэрвээ хүссэн өнгө ч гарахгүй байвал баг зэрэг оохор өнгө ашиглаж болно. Чиний нүдний шил байгаа ч гэсэн миний арсны хэсэг явж байгаа учраас хэрвээ яг хүссэн өнгө гарч байгаа хэсэг чинь эргэлзээтэй байвал хажуудаа бас норог цаас тавин яг зөв өнгө байгаа хэсгийг ингэж тавьж үзэх хэрэгтэй. Гэтэ багшгийн бор цаас биш, ерөөхдөө цагаан цаас байсан чухал шүү. Түрүү хийсэнчлэн өнгө хизээж дангаараа өршдгөө. Энд бор өнгөн дээр тавьсан энэ өнгө цагаан өнгө дээр тавих хоёр маш өөр харагддаг. Гэтэ бид одоо ингээд өнгөөрөө таглаж байхдаа яг суур тавьсан энэ хар зургаа бол эвдэж болохгүй. За одоо эндээс нэг чухал юм ярих нь нүүрний гэрэл сүдэр ерөөхдөө артлынхаа фонтойгоо хэрхэн харьцаж байгаа талаар нүдээ нэлгад харангуул чиний арьс чинь илүү бараан харагдаж байна уу, фон ч илүү бараан харагдаж байна уу? Тэрийгээ сайн ажиглаарай. Тэгэж мөн харьцуулалт хийж анханасаа л таглахдаа гэрэл сүдрээ зөв өгсөн тохиолдолд зураг маань цаашдаа зөв харагдах болно. За баг зэрэг оохор өнгө. За бид арсныхаа өнгийг нүүрний чинь аль хэсэгт хамгийн их сүдэр байна. Яг түрүү хэлсэнчлэн багш нь фоныхоо өнгийг хитрхи бараан тавьсан байна. Тийм учраас арсны маань сүдэр маань гэд нэлээд төртөө харагдаад ерөнхий зургийн маань зохиомжинд жоохон онцгой харагдаж байгаа учраас юу ч гэсэн арсныхаа өнгийг тагалчаад араас нь артлынхаа фоныхоо өнгийг илүү цайруулах болно. Ерөнхийдөө хүний анатомийн онцлогоос шалтгаалan мөн гэрэл сүдэр бас үүнд хамаатай. Хүний хамгийн их сүдэр яг нүүрний хайл хэсэгт ирж байна гэдгээ хараад гэрэл маань ерөнхийдөө яг нэг талаасаа юм байлтай байх нь нэг чухал. Тэгэхгүй ингээд яг эндээсээ голоосоо гэрэлтэй байвал сүдэр нь мэдэгдэхгүй. Тийм болохоор нүүрний маань юм товгор бүтц маань дүрслэхэд их хэцүү болдог.
Тийм болохоор анхнаасаа ч гэсэн хөрөг зураг зурж эхлэхдээ зохиомж авахдаа гэрэл суудрыг бас бодолцох хэрэгтэй. Ерөнхийдөө бид нарсны өнгөө зурж байхдаа өнгөө баг зэрэг өөрчлөлт явах учраас биерээ бол олон дахин угаах хэрэггүй. Яг энэ бүх бодог маань найтан байгаа дээр баг зэрэг өөрчлөлтүүд хийгээд нарсны олон төрлийн гэрэл сүдрийг гаргах боломжтой байдаг. За энэ донд уруулаа мартаж болохгүй. Уруул маань хичнээн улаалтар туяатай ч гэсэн нарсны маань нэг л хэсэг учраас нарсныхаа өнгөөр эхлээд жоохон сүдэрсэн өнгөө за мэдээж баг зэрэг болох өнгөө нэгээд тэгэхгүй ингээд бүх юм яг нүрээ зурж явах явцдаа зурхгүй сүүлд нь зурчингууд уруул маань хитрхий тусдаа салангад болж харагдаад. Бид арсны өнгөндөө улаан туяагаа хэтрүүлэхээр арс маань яг жоохон тоглоом болгоод хэлэхэд яг хям шиг харагдаад байдаг. Тийм учраас жоохон шаргал туяаг нэмээд за бид нар ингээ хүмүүсийг зурхад бас хитрхи салангад зураад идэг. Тэгэхгүй энэ чинь ингээ бас арсны нэг л хэсэг учраас тэрийг яг арсныхаа өнгөө зурхтаа л зурчих хэрэгтэй. Ерөнхийдөө хүний хүмүүсийг зурхтаа ногоон бордон өнгөөр зурдаг. Үсээ зурхтаа ногоондоо бортоо харан колорыг ашиглахгүй шүү. Аль харахад харан шиг хэрнээ илүү амттай. Бид ингээд олон юм нүүрний олон өнгийг одоо үсний хэсэг, фоны хэсэг олон өнгө олж байгаа ч гэсэн энэ бүгдийг ингээд палетер дээр хооронд нь хайснаар ерөнхийдөө бүх юм салангад бол харагддаггүй. Яг нэг зураг тэр бол их чухал зураг. Зохиомжийн шийдэлт маань ингээд ерөнхийдөө одоо хувцсны энэ тал хувцсны маань өнгөтэй ер нь олон дахинд авцахгүй байх нь их гоё сонирхолтой харагддаг учраас ерөнхийдөө ингээд хичнээн нэг хувцас ч гэлээ ингээд наан цандаагаар нь өнгийг нь ялахыг хичээгээрэй. Ингээд хитрхи цэнхэр өнгө маань арсанд маань ингээд хацж байгаа харагдахгүй байгаа учраас баг зэрэг дулаахан туяа болж байна. Дахин хэлээ. Зураг маань ер нь нэг зураг болж харагдах нь хамгийн чухал. Бид оройн гэрэлд бол ер нь бол нэг анзаарагддаггүй. Яг өглөөний наранд харахад ингээд хүний арсан дээр хөнгө маань гэрэл нь хүйтэн, сүүдрэн дулаан, өнгөний маш олон юм харагддаг учраас заавал намын гэрэл зурх нь яг тэрүүгээр их онцлог чухал байдаг. Ерөнхийдөө нугаашныхаа утгын шингэнд харуулсан байгаа учраас гэдэг дээрээс нь давхарлаа зурхад хоорондоо ихтлээ холилдохгүй биерний маань бичлэлт маань сайн ялгарч өгч байна. Арсан дээр маань ерөнхийдөө зураг таалагдах хамгийн чухал юм бол иймэрхүү цагаан эсгүүд үлдэхгүй хам чухал. Тэгэх юм бол дараа нь зураг маань гүйцэтгэлгүй дутуу харагдах болно. Тийм учраас энэ эсгүүдээ дахин ягтлаад өнгөө тавьж явъя. Өнгөө олон дахин найруулад байхаар сүүл рүүгээ нэг өнгийг яаж найруулах вэ гэдг нь
ботхоос илүү мэдрэмжэндээ тулгуурлаж явчихдаг учраас ерөөхдөө анх удаа зурж байхад би найруулж чадахгүй байна. Би ингээд учрыг нь олохгүй байна гэсэн асуудал зөндөө байдаг. Тэрнээ бит сэтгэлээр унаа. Хоёрдугаар дээрээс нь ажиллахдаа ерөнхий нөгөө гэрэл байгаа газараасаа илүү гэрэлнүүдээ тавьж өгöd явна. Гэхдээ энэ маань ерөнхий гэрэл шүү. Хамгийн тод гэрлээ бол тавих болоогүй байгаа. Хамгийн тод гэрлээ төрүүлээ тавьчингууд дараа нь тэрийг бараан болгоход маш хэцүү байдаг. Доороос нь улам цайрж гарч ирээд байдаг. Тийм болохоор анзаарж байгаа ерөнхийдөө бараан дундын тоног төрүүлж тавьдаг. Бас хэтэрхий барааны төрүүлээ тавьчингууд нөгөө гуашны маань нөгөө хэцүү онцлог байгаа гэж хэлсэн дээ. Яг ингээд доороос нь өмнөх өмнөд нь гарч ирээд байдаг. Тэр маань байдаг учраас ерөнхийдөө л насаа өнгөө айтахан учиртай тавиад явцсан юм. Ерөнхийдөө ингээ хүүхдүүдийг бас хараад байхад аягүй их яадаг. Эхлээд сүүдрийн нэг өнгөөр тоглолцоод дараа нь ингээд гэрлийн нэг өнгөөр тоглолцонгууд нүүр маань ингэж олон хуваагдаж харагдаад идэг. Тэгэхгүйгээр ингээл ерөөсөө нэг газар ашигласан өнгөө өөр газар ашиглах жишээтэй энэ тэнд нь зэрэг зурж явж ажиллах нь их чухал. За одоо ингээд харангууд ус маань бас нэлээд салангад харагдаад байна. Тийм учраас одоо арсныхаа энэ сүүдэрт ашигласан өнгнөөсөө баг зэрэг ийшээгээ харин эсвэгээрээ бас мөн үсэндээ жоохон ашигласан өнгнөөсөө ийшээг оруулж өгөх хэрэгтэй байгаа. Сүүдэр хэсэгтээ. За яаж ашиглаж болохыг нь үзүүл явах шин. Иймэрхүү нэг шивэлтэл ингээд юмыг нийлүүлээд өгчдөг. За энэ өнгөө мөн өсгөнийхөө сүүдэр хэсэгт ашиглая. Та бүхэн ингээд яг өөрийнхөө онцлог тохируулсан биерийнхаа том жижиг олон янзаас сонгож зураарай. Багшийн хувьд хавтгай би том биерээр ерөөхдөө таналдаг учраас биеэ салахгүй явж байгаа шүү. Хүүхд бүрийн онцлог өөр. Ингээ харахад ерөөхдөө энэ нүүрнийхаа сүүдэр хэсэгт юм энэ бордоо ногоондоо өнгө их ашиглагдаж байгаа. Энэ ногоондоо өнгө гэж чухал шүү. Ингэснээр сүүдэр маань илүү амьтай салангад бус болж ирж байгаа. Тэвчнээ ерөнхий зурж байгаа гэсэн зарим хэсэгт нь иймэрхүү контур зураас чухал хэрэгтэй байдаг. За уруулны энэ сүүдэр хэсэгт ч мөн энэ боронгоос оруулж өгье. За энэ сүүдэр маань нэлээд хүчтэй байгаа учраас баг зэрэг улаан өнгөтэй хойлон ширүүлт бичлэлт. Анзаарч байгаа бол ерөөсөө энэ талын сүүдэр, энэ талын сүүдэр маань ерөнхийдөө л өөр өнгөтэй байдаг. Нөгөө нэг яг л нөгөө түрүү хэлсэн агаараас болж тийм учраас тэрийг бас сайн анзаарч авахгүй бол зураг маань хавтгай болно шүү.
За ингээд бид нэр зураг зурж байгаа хавцад зураг хэрхэн гэдэг нэг асуудал байдаг. Зурагт маань ингээд нэг өнгөндөө маш олон өнгийг зэрэг хойсноос үүдээд жоохон сааралтах үе байдаг. Тэгээд тэрийг нь ингээд цэвэр өнгө дээрээс нь тавихад л дарагдчих учраас тэр бол нэг асуудал биш шүү. Ерөнхийдөө нэг найруулгахдаа 2-3 өнгө найруулна. Тэгээд тэн дээр баг зэрэг өнгөнүүдийнхээ харьцааг өөрчлөлт явангууд өнгөний маш олон тоон, маш олон төрлүүд маань гарч ирэх болно. За та бүхэн маань 6 зурж байхдаа юун төлөө ингээд малиорттэй 6 босгож тавьсан байгаа үлээ 6 байн холоос хажуулаарай. Багш нь ч гэсэн босч харж байгаа. Холоос харахаар зургийн маань алдаа, гэрэл сүүдрийн тэр гаргасан алдаа, өнгөний алдаанууд маань маш сайн харагддаг байгаа. Тэгээд мөн зурганаасаа баг зэрэг холдоод түр харахгүй байж байгаад харахад ч юм уу алдаанууд маань нүүрний минь өөсийгүүд харагддаг байгаа. Тийм болохоор ингээл ойртоод ингээд зураад байхдаа чухал биш. Баг зэрэг өөрсдөө амраагаарай. Гэхдээ бас хитүүд амарч болохгүй. Нөгөө нэг нарны гэрэл зурж байгаа тохиолдолд нарны гэрэл маш хурдан өөрчлөгддөг байгаа. Одоо ингээд нөө зураг цагаан цаас маань цагаан биш болсон байгаа учраас хоорондын өнгөний гэрэлс өдөр одоо ингээд холоос ажиглахад ингээд энэ фон нүр хоёрын маань аль нь илүү бараан байна те. Энэ болгоныг харьцуулж харах боломжтой болчих жоох байхгүй юу? За одоо бүгдээрээ ерөнхий бүх дундын тоон бүх юмаа тавьсан байгаа учраас хамгийн сүүлийнхаа гүйцэтгэл буюу нарийн юм нь болохоор хамгийн бараан сүүдэр, хамгийн гэгээтэй цайвар гэрэлнүүдийг нь одоо тавих байгаа. Тийм учраас багш нь юм нарийн бэрээ сонгож авсан байгаа. За одоо гүйцэтгэлийн цаг. Шилний энэ бараанаар нь ер нь гэрэл сүүдэр нь их наашаага бараан байх тусмаа ингээд орон зай үүсдэг байхгүй юу? Цаанаа хитрхи бараан тавьж болохгүй. Тэгэх юм бол ингээд цаанд байгаа юм аа наашаа гарч ирэнгүүт мөн л адил хавтгай болоод ирнэ. Тийм учраас наашлах тусам гэрэл сүүдрийн тийм чанга байгаа тэр зааг контраст нь хамгийн ойр байгаа цэг дээр байдаг шүү. За усны зарим хөдөлгөөнөө гаргая. Одоо ерөнхий бүх гэрлээ тавьсан бүх ерөнхий дундын өнгөө тавьсан байгаа учраас хараанаа тавихад л ерөөсөө гүйцэтгэл болоо явчихж байгаа. Одоо ингээд хичнээн нүд чухалч гэлээ би наана нүдний шил зүүцэн байгаа учраас ингээд нүд маань ингээд төдийлөн давхраа нүдний цагаан тэр тавигдахгүй байгаа учраас тэрийг их ерөнхий зурнаа. Бараан өнгө найруулсан байгаа дээрээ хамарныхаа хэлбэр тодтгоо. Ингээд будахтай ингээд бүр хэлж будах нь чухал биш. Ерөөсөө яг л онсон сүүдэр тавих нь чухал. Хаман өмсгөнийхөө ганц хоёрхан ширхгийг зурхад л өмсгийн маань бүтэн зурсан юм шиг харагдах болно. Шүүн аа. Өмсөг маань хэд бараан болох юм бол дээрээс нь зураад наац юм шиг харагддаг учраас хүүхдүүд нүдний цагааны зурагтаа авдаг алдаа яг цагаан өнгөөрөө зураад байдаг. Яг үндэ залуу байх тусам нүдний цагаанаас илүү цэнхэр туяатай, цагаан цайвар цэнхэр өнгөтэй байдаг. Харин 25-аас дээш наснд нүдний маань цагаан хэсэг маань жоохон өглөөж шар өнгөтэй болж шар туяатай болж харагддаг. За би болохоор залуухан байгаа учраас нүднийхээ цагаан туяаг ийм хөгтөө өнгөтэй усан цэнхэр баг зэрэг ийм нийл ягаандуу байж ч болно.
Эхнийхээ цагааны баг зэрэг алтаатаа тавьчихад зураг маань хөтөөс биш өөр тишийг хараад эхэллээ. За баг зэрэг нүдээ нийлгэж хараад талд байгаа дүрстэйгээ хэр адилхан болж юм тэрийгэ баймаа шалгаж явах хэрэгтэй. Ингээд харангуут багшийн гаргасан алдаа болохоор нүднийхээ цаашлах хэсэг энэ хэсэгтээ хэтэрхий баруун өмнө тавьснаас болоод нүд маань цаашлахгүй наана тэгэхээр наац юм шиг харагдаад байна. Ингээд баг зэргийн л энэ гэрэл өгчхөд ингээд нүдний шил зүүсэн гэдэг маань баг зэрэг харагдаад эхэлж байгаа. За одоо ваш маань хатхаараа жоохон өнгөнд саралтаж хатаад идэг. Жоохон яг тийм эрс ялгаатай хэсгүүд харагддаг учраас хатаад харсныхаа дараа мөн нэмж гэрлүүдээ нэмж өгнө. За энд байгаа сүүдэрт байгаа хэсгээ ч гэсэн мартаж болохгүй. Гэтэ сүүдэрт байгааг нь бас мартаж болохгүй. Сүүдэр дотор нь гэрэлхий гэсэн үг. Магадгүй одоо энэ өнгийг энд явах юм бол маш хүчтэй сүүдэр болж өгөх байтал энийг нөгөө бараан сүүдэрний хажуу тавьчихгууд гэрэл болж өгнө. Одоо эцсийн ганц хоёр амтай биений ширэлтүүд маань зургийг манд гүцээж өгнө. Ихэд зураг маань амтай болмоо гэдэг маань одоо хүн зурж байгаа тохиолдолд бол чамтай шууд харьцдаг байвал одоо яг зурагчин өөдөөс хараад байгаа юм шиг тэгээд зурхыг олж байгаа шүү. Харин түрүүн гэрлийг нэлээд бичигтэй байдаг гэсэн ч сүүдрийг нэлээд хавтгай хийж өгөх хэрэгтэй. Тэгснээр хорон зай үсэх болно. Одоо ялангуяа энийг Рембрандт зураач ихний үзүүлсэн багш нь хуулсан байсан зургийн зураач энийг маш сайн ашигладаг байгаа. Сүүдрийн хэсгийг та нарт тайлж харах юм бол маш нэвкэ хэрнээ гэрлүүд нь маш тод хүчтэй бичигдүүдтэй байдаг. Энэ биений маань нэг хэсэг ч гэсэн нүүрэнд маань бол саадаг байх хэвээр. Тийм болохоор хэтэрхий детальчж зурх юм бол зурглаа маань харахаар хуцаагдах, царайлдах бас хэцүү болдог учраас энийг ихнээ зурж байгаа ч гэсэн ерөнхийж зурсаар авах хэрэгтэй. Энэ хэсэг маань ихэд тодорхой учраас хаагаа баг зэрэг тавьж. Яг мэдчлэн одоо ингээд нэмээ 6 левел зураалаа. Багшийн хувьд одоо 6 тусгая. Гэх мэдчлэн багаар ажиллаад байх тусам гүйцэтгэл нь нэмэгдэнэ. За гарын үсгээ сонгохдоо хүүхдүүдээ гарын үсгээ зурах өнгөө сонгохдоо яг энэ зурган дээр байгаа өнгнөөсөө ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй тис өөрөнд гаргаад ирэх юм бол мөн л хайшлаа наацсан юм шиг маш эвгүй харагдах болно. Багшийн хувьд энэ өнгийг сонголоо. За ингээ гарын үсгээ тавиад бүгдээрээ зургаад дуусгацгаая. За тэгэхээр өнөөдрийн хичээл дээр бүгдээрээ өөрийнхөө хөргийг зурж дуусглаа. Таалагдсан байх гэж найдаж байна. Багшд нь ингээд ерөнхийдөө арсны өнгө хэрхэн найруулах талаар, хэрхэн зураг дуусгах талаар бол нэлээд дэлгэрэнгүй тайлбарласан гэж бодож байна. Ойлгомжгүй зүйл байвал видеоны доор хэсэгт комент хэсэгт асуух юмаа үлдээгээрэй.
За тэгэхээр баяртай.